Ер нь их цаг хүнд цаг үед бид эрүүл мэндийн салбарыг хамтарч удирдах явсан. Энд ямар нэгэн доголдол гараагүй шүү. Үнэхээр дэлхийд дахин дэгдсэн хятад Оросод адилхан дэгдсэн Улаанбурхан өвчнөд бид цаг наргүй өдөр шөнөгүй тэмцсэн. Өнөөдөр энэ өвчин ямар ч байсан багасж хомигдож хамгийн гол юм одоо нэг 18-аас 30 насны тухайн үеийн шилжилтийн үе гэж байгаа хариуцлагагүй сахилгагүй үедээ энэ одоо вакциныг хийгээгүй энэ одоо өвчтнийг улам тараах энэ ажил нөхцөл байдал үүссэн. Өнөөдөр 359 мянган хүн, үндсэндээ 400 мянган хүн вакцинд хамрагдаж, цаана 250 мянган хүн л одоо вакцинд хамрагдах шатндаа явж байгаа. Энэ яамн дээр сахилга хариуцлагын асуудал хамгийн гол асуудал байсан. Бид олон улсын менежмент бусдыг үзэж байгаад энэ эрүүл мэндийн салбар, спортын салбар сахилга хариуцлагыг дэвшлүүлэх 449 дот тушаал гаргаж одоо хэрэгжүүлж байгаа. Байнгын хяналт мониторинг тавьж, эрүүл мэндийн салбар дахь сахилга хариуцлага зохион байгуулалт муудаагүй энэ хугацаанд харин сайжирсан. Аль нэгэн яамнаас манайтай харьцуулах менежментийн тушаал шийдвэр байвал аваад ирээрээ.